Цагаан сарын өмнөх нь үйлчлэгээний гавьяат ажилтан цол тэмдгээр ингэрээ мэлалгасан байгаа. Тэгээ баяр хүргэе. За баярлалаа хүмүүн. Үйлчлэгээний урьдцаанаас төрсэн үйлчлэгээний гавьяат гэж байгаа шүү дээ. Тий, их чинь одоо 1900. Яг ажлын гараагаа хизээс гэжсэн. За. Их чинь 1974 он зөвлөлт холбоот улсад энэ цаг засварчны мэрэгчлэр техник мэрэгжлийн сургуульд яваад тэгээд 2 жил суралцаж ирээд төгсөөд 1976 оноос урьдцагаан гэдэг газар чинь ирээл тэгээд энэ ажил амьдралынхаа гараг эхэлсэн шүү дээ минийхөө. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Самбуугийн оюун чимэг Шангрила худалдааны төвийн үүсгэн байгуулагч цаг засварчин Тасралтгүй энэ мэрэгчлэрээ ажиллаад хувьчлал явагдаад ажлын байрын минь дуудлага худалдаагаар оруулж зарагдаал тэгээл орох газаргүй явж байгаад энэ ихтлгүүрт нэг менежер тэр үеийн зохион байгуулагч нь харин таньдаг хүн байгаад манайд мэрэгчлийн биш хүн байгаад байна чи ирээч гэж дуудаад тэгээд л их чинь энэ айлтаа амьдралаа холбоод одоо 22 жилийн улсын дэлгүүр цаг засварчнаар ажиллаж байгаа да. Цаг засаад одоо 46 7 жил болж байна. Олон жил болж тий. Ер нь одоо ажлынх нь нэг өдөр одоо яаж эхэлдэг вэ? Хичнээн цаг засварчаа гэдэг нэг ажилтг гинэ харуулж. За их чинь ер нь нэг манайх 4 цаг засварч ажилладаг юм чи. Тий, тэгээд 3 өнжөөд нэг гарч ирдэг бид чинь дандаа тэтгэврийн хүмүүс. Тэгээд ажил маань 3 өнжиж нэг ирээл тэгээд үйлчлүүлэгч хүлээж аваал тэгээд үйлчлүүлэгчийн ямар юм барьж зорж ирэн тэрийг л болгож өхийн төлөө л ингээд зүтгээл ажилдаг да хүмүүс. Цаг засварчаа мэдээж ажиллагаа толгоо нэрсэн мэдрэмж их шаардлагатай байдаг. Тий, ер нь цаг одоо бүрэн задлж угаах засах нь бол миний айгүйх ажиллагаатай шүү дээ. Юу нь бол зүгээр зай солиод өгөх нь бол ердийн цагнуудад бол гайгүй бага хугацаа орно л доо. Зарим нэг ийм G-Shock мог гэсэн хэцүү цаг бас байна. Одоо яг та ямар цагийг яаж зэнзэлж байгаа бэ? Одоо яг энэ цагийг бол G-Shock гэж цаганд зай хийж байгаа минийхөө. Тэгээд энэ нь нөгөө нэг тусгай түлхүүрээр онгоодог болохоор тусгай түлхүүр маань нэг юм байна л да уг. Тэгээд тэр нь сайн таарч өгөхгүй. Тэгээд бид хоёр сая тусгай түлхүүрээр нь онгоолголгүй хоёлаа энэгээр нь аргалчих гээл монголчлоо задлцсан. Тэгээд одоо тэрийг огсрах гээл. Хичнээн одоо ер нь тэр зөвлөлт холбоот улс цаг засвараар бэлтгэгдсэн одоо юм эмэгтэй цаг засварчин байдаг юм бэ одоо хичнээн хэдэн үнийн одоо ингэж цагаа засаад тий явж байгаа вэ? Ер нь бол анх 1974 он зөвлөлт холбоот улсад явахдаа 25 охин Улаанбаатар хотоос 10 хүүхэд 15 нь Хөдөө аймгаас шууд одоо улс маань бодлоготой хүнээ бэлдсэн байхгүй. Тэгээд тэр 25 хүүхдээс чинь төгсж ирээд уртцагаанд Улаанбаатар хоттой 10 үлдээд бас нь өөрийнхөө аймаг хоттой шилжээд явсан. Тэгээд яг одоо Хөдөөнийхэн бол ер нь бараг цөөхөн зассан юм байл. Улаанбаатарын бол бүгдээрээ ер нь зассан. Засварчнаа хийгээл шууд ажлынхаа гараагаа эхлээд ажиллаа хийж байгаа л тэгээд нөгөө зах зээлийн юугаар бас ажиллаа хийхгүй бас нь бас байгаа. Тэгээд явцын тууд бид нар чинь тухайн үед 8 дугаар ангид төгсөөд нөгөө темэст явсан хүүхдүүд тэгээд сүүлдээ тэд нар чинь нөгөө ирээд бас мэрэгчлэн дээшлүүлээд зарим нэг нь ороогоор 10-аа төгсөөд бүгдээрээ ороогоор 10-аар ангид орсон л доо. Тэгээ зарим нэг нь темэст техник нөгөө дээд сургууль шалгалт өгч ороод дээд сургуулаа төгсөөд өөр мэрэгжил сонгоод авсан хүмүүс ч байгаа. Бидний 25 хүүхдээс Улаанбаатар хоттой тасралтгүй одоо ажиллаа зас хийж байгаа цаг засварчнаа хийж байгаа нэг 7-8 хүн байх шиг байна одоо бол.
Тэрнээс чи нэг 3 Монгол улсын мастер ажилчин байгаа. Тэр цаг засварын анаад ажил чинь манай нэг ихэр эргэлттэй гэж үздэг юм бэ? Эргэлттэй гэж байхгүй юу? Гэхдээ миний хөө цаг засварчин ч одоо их ховор байгаа шүү дээ. Тий. Яг одоо тэгээд одоо ч сүүлийн үед энэ хүмүүс өөрөө нөгөө бас нэг үе бодвол их мэддэг болсон. Сонголт хийж мэдж байна. Мэргэжлийн хүнээр хийлэхгүй бол энэ болдгүй юм байна гэдгийг ойлгодог болсон. Одоо чи нэг цаг зарж байгаа хүмүүс болгоно л зай солихгүй л. Тэгээд тэр хүмүүсийг зарим нь юм нэвдээл гохрогоол зарим нь ч яхав тэгээд олон юм дотор ч бас болцохоол тэгжил байхын хүүхдүүд нь тэгээд ер нь бол өөрийнхөө юмыг хайрлж мэрэгжлийн хүндэл хандах хэрэгтэй. Хүмүүс нөгөө нэг зөвхөн зай солих байсан юм чинь ямар хамаатай юм бэ гэж боддог байхгүй юу. Тэгэхээр бол тэр яг тийм биш. Уг нь бол яг одоо тэгэл янз янзын юм хөдөлгөн хэцүүлдэ мэдүү тэгээд мэрэгжлийн хүнийг олж л уг нь хийлгэх хэрэгтэй байгаа. Тэг цаг засварч нь одоо мэрэгжлийн манайх чи Монголын мэрэгжлийн цаг засварчдын холбоо гэж байдаг. Тэр холбоогоор дамжуулаад 1998 онд байгуулагдсан баха холбоо маань. Бид нар өөрсдөө цаг засварчид нэгдээд холбоогоо байгуулаад тэгээд холбоо маань одоо өндөнд тэтгэврт гарсан 22 ахмадыгаа бүртгэж аваад бид нар ч нөгөө хувьчлал явагдаад эзэнгүй болчихсон. Тэгээд тэр 22 ахмадаа бүртгэж аваад хэдүүлээ ахмадуудаа баярлуулад ахмадын баяр болохоор манай ах үйлчлэгээний баяр 10 сард болдог. 10 сарын 2 дугаар 7 хоног тэгээд баяраараа хөрхийн амьтад өндөр наснд гарсан хөгшчүүл маань хөөхөн хизээ баяраа хийх үгээд хүлээж идэх штэ хөөхөн. Одоо ч хөөрхийн минь хөгшчүүл маань цөөрсөн дөө бид өөрснөө 18 настай энэ айлын хаалгыг татчихсан. Одоо бүгдээрээ 60 гарчиж байгаа улс төрүү чинь ингэж байгаа. 5 төгсөлт хийгээд 1900 Монгол улсад нэг 125 цагчин байгаа. Мэргэжлийн. Тэгээд тэр мэргэжлийн цагчнаас ажиллаа хийсэн цөөхөн болохоор мэдүү тэгэл янз янзтай. Тий. Тэгээд одоо чинь их чинь бол бид нар өөрсдөө одоо энэ мэргэжлийн төлөө сэтгэл зовоод одоо өөрсдөө ингэж суугаад ажиллаа хийхээ болох гээд байгаа болохоор их чинь бол өөрийнхөө охиныг том охиныг цаг засварчнаар бэлтгэсэн. Одоо хаан сурч байгаа цаг засварчин маань Швейцарт Женев хотод цаг засварчны мэргэжлэр сураад охин маань гэр бүлээрээ явсан болохоор зээх хүү маань тэнд 4 дугаар ангиа төгсөөд бас эмээ ээж хоёрынхоо мэргэжлийг эзэмшээд цаг засварчин бас болсон. Тэр бол бүр 4 жил сураад мэргэжлийн хүн болсон яг ингээд ямар ч байсан гэсэн эхний ээлжинд өөрөө суусан байхад энэ сайн цаг засварчин бэлдэх зорилготойгоор хүүхдүүдээ бэлтжилээ. Тэг манай бас нэг мастер энэ хойно 2 охиноо бас сургаал өөрөө энэ тэнд ажлын байр гаргаж өгөөл ингээд явдаг. Таны одоо нэг хизээ нэг цаг одоо жирийн Монгол иргэн жинхэнэ Европ цагийг зүүлгэнэ гэсэн мөрөөддөг байсан гэж байгаа шүү дээ. Тий. Мөрөөдлөг боллоо. Тий, их чинь ер нь бол бас их одоо бодоод байхад би их зоригтой ажилдаггүй юм байна гэж өөрөө бодоод байгаа мөрөөдчихсэн. Би ер нь Монголдоо нэг цаг үйлдвэрлэж ухсрах юмсан одоо энэ мануал телевизээр ухсардаг шиг тийм ээ. Бүгдийг бид нар хийж чадахгүй ч гэсэн бид оруулж ирээд ухсарж яагаад болохгүй гэж гэсэн бодолтой байдаг. Тэгээд би нэг монголчуудаа сайхан мэргэжлийн хүн юм чинь нэг сайхан боломжтой үнээр сайхан цаг зөвлөх юмсан гэсэн мөрөөдлөө биелүүлээд 2017 онд чинь цаг засварчны цаг хүүхдүүдтэйгээ нийлүүлээд шин захлаа гэж компани байгуулж агаад Швейцар цаг оруулж ирдэг. Тэр цаг маань одоо Шангрила дэлгүүрийн нэг давхурт Watchmeister гэж цагны тасаг байгаа мэн хүү. Тэр цаган дээр одоо боломжийн үнэтэй сайхан цагнууд байгаа. 2 цаг. Тэгээд тэр мөрөөдлөө биелүүлсэн. Одоо нэг хитэн хүүхэд бэлдээд өгөндөө энэ улсад. Тий, сургах зорилттой байгаа. Тэгээд одоохондоо бас нэг яг таг ингээд суучхаагүй болохоор бас нэг боломж олдож өгөхгүй л байна. Тийм тэгээд ер нь бол хитэн сайхан бэлдэж өгнө. Аймаг болгонд уг нь нэг цагчинтай болгоод уг нь бол минийх ахуй үйлчлэгээ чинь манай Монгол улсад бүх аймаг суманд байсан шүү дээ. Одоо хүн болгонд хэрэгцээтэй манай ахуй үйлчлэгээний ажилчин мэдүү нөгөө нэг хүнд дандаа хэрэгцээтэй юм хийж өгч идэг их сайхан ажил штэ. Тэгээд одоо трийг нь миний хөө энэ юунаас болоод
зах зээл гэж юм чин гарч ирээд байхгүй болгоцсон. Тэгээд одоо буцаагаад бүгдийг нь одоо уг нь бол болгох гээд одоо шинээр бий болгох гээд манай энэ үйлдвэрлэлийн хоршоолын төв холбоо маань бас улстай нийлээд ингээд төсөл мөсөл хэрэгжүүлж байгаа л гэсэн. Тэгээд бид одоо ямар ч байсан гэсэн өөрсдийнхөө хүүхдийг бэлдээд энийг цаг засварын ажиллагааг байхгүй болгочихгүй юмсан. Тий. Одоо ингээд цаг чинь миний дүү бас нэг хэрийн хүн болгон хийчдэг ажил биш. Маш чухал нарийн юм болохоор заавал мэрэгжлийн хүн хэрэгтэй. Тэгээд л бэлдэх гээл бодоол байна штэ минийхөө. Мастер цаг засварчин цолоотаад хэдэн онд авч ирсэн гэлээ? Чинь 2009 онд мастер цаг засварчин болсон. Тэгээ манайх нэг цаг засварын хэмжээнд ерөөсөө нэг 6хан 7хан байж байгаад одоо бол 6 цаг засварчин мастер цалтай ажилладаг. Тэгээд одоо тэрнээс чи миний дүү их чинь 2009 онд авсан даа. Их том хүн болсон гэд бодчихлаа штэ өөрийгөө. Тэгээ байж итл чинь үйлдвэрийн нөгөө дамжлагаараа маань бидний чинь цагийг аваад мастер маань хувааж өгөөд баригдлын дарга маань тэгээд ажиллаа аваад хийгээд бэлэн болсон цагийн маань чанар чалгагч чалгаад тэгээд доор хүлээн авч мастер хүлээн авагч мастераас гадна олгогч байдаг байсан. Цаг он одоо буцаад засвараас гарсан цагийг нь олгодог. Тэгээд тэр олгогчд өхөөс өмнө чанар шалгагчаар шалгуулад одоо ингээд бүх ном журмаар нь хийдэг. Тэр захиргаалтын үед чинь бид ч одоо бүх юм маань ингээд сайхан дэг журамтай байсан. Тий, манайх ч одоо их чинь нөгөө мөрөөдлөө биелүүлээд цаг оруулж ирж байгаа шүү дээ. Тэр цагийг чинь дагуулад одоо нэгэн чивцаар улстай харьцаж байгаа болохоор зайгийг нь оруулж ирж байна. Энд чинь угаасаа нөгөө оосрыг оруулж ирж байгаа, сайн чанарын цаг оруулж ирж байгаа. Тэгээ ер нь болж игэл одоо сургалтын хийгээд энэ Монгол улсад цагтай холбоотой болгоныг 40 жил энэгээр ажиллаж амьдарсан юм чинь бас нэг болгоод өгөх юмсан доо гэд бодож зүтгэж явдаг шүү дээ чинь. Тэгээд ер нь бол альва хийж байгаа юмдаа хүн чин сэтгэлээсээ л барих хэрэгтэй. Би одоо энэ залуу үедээ аав минь намайг тэр нөгөө мэрэгжлийнхаа эзэн нь болоорой гэж цагтагч одоо намайг чанартай юм хийж сураарай л гэж хэлээд байсан гэсэн үг юм байлээ шүү дээ. Их чин тэр чинь нэлээ хойно ойлгож байгаа юм чинь. Миний хүү тэгээд энэ мэрэгжлийнхаа эзэн нь болоорой гэдэг намайг анх зургуулаа төгсөөд ирж байхад аав минь тэгж хэлжээсэй хөрхий. Тэгээл одоо цагаа засаал ингээд сууж идэл чинь нөгөө чанар шалгагчд өгч исэн юм маань тэнцэхгүй шүү дээ зарим нь. Тэгээд нэг л өдөр их чинь бодсон доо. Үгүй би одоо энэ сургууль төгсөж ирээд л одоо тэгээд би чинь бас онц төгсөж ирсэн. Тэр энийг 25 хүүхдээс чинь нэг 4-5хан 4-р зэрэгтэй төгсөж ирсэн. За тэгээд одоо нөгөө онц чинь одоо нөгөө зассан цаг нь чанар шалгагч тэнцэхгүй байвал бас болохгүй үст. Нэг л өдөр ойлгоод үгүй нь яагаад би энийг одоо ингээд заавал болохгүй байна гэд бацаагаад байгаа юм бэ. Энийг би одоо өстой нэг болчлон яг одоо болголоо хүүхдийн болохоор чинь 18 настай одоо сайхан ингээл хөдлөөл ирэнгүүт нь за энэ болчлоо гээл буцааж авчиж чанар шалгагчд өгөөд байх гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө цаг маань чанарын шаардлага хангахгүй одоо нөгөө стандартандаа болохгүй болохоор л нөгөө чанар шалгагч энэ ч болоог байна гэдээ буцааж өгöd байгаа гэсэн үг. Тэгээд одоо тэр чинь тийм болгоод байгааг мэдээд за ерөөсөө энэ нэг л болохгүй байна гэд бүгдийн ихнээс нь ахуулаад одоо яг л нам дүрмээр нь хийгээл байгаа мөртөл болохгүй байна гэдэг энэ яагаад болохгүй байна гэд гिचээгээ зүтгэсээр байгаа. Нэг мэдгэтэл миний хүү тэр цагийг одоо өөрөө чанар шалгахдаг болтлоо сайн засварчин болсон доо. Үйлчлүүлэгчдийн одоо сэтгэл ханамжууд ээж дахин дахиж үйлчлүүлдэг байх тийм. Тийштэй минийх одоо манайх чинь энэ дэлгүүртээ дасралтгүй 20 гаруй жил ингээд ажиллаад байгаа болохоор хүмүүс маань бүр сурчсан. Тэгээд ингээд баталгаа бичээд өгчдөг. Эргээд уулзах, буцах эзэнтэй байдаг. Тийм болохоор хүмүүс маань ер нь л улсын их дэлгүүрийн цаг засварч, сайн мэрэгжлийн цаг засварчд байдаг гэж мэддэг. Тэгээд л ирээд байдаг шүү дээ минийхөө. Тэгээд л чин сэтгэлээсээ ажил сурж ижил минийхөө болд юм да. Тэгээд өөрөө чанараа шалгадаг тэмдэгтэн болтол тэр үе тийм эрх мэдэл өгдөг байсан юм да захиргаалтын үед. Чанар шалгагчаар дамжихгүй өөрөө чанараа шалгадаг тийм бүрэн эрхтэй болдог. Чинь нөгөө үйлдвэртээ ажиллаад тэгээд нөгөө сүүлдээ чанар шалгахаар дамжихгүйгээр нөгөө авраг 3-4 жил чанарын үйлдвэр авраг болоод дараалаад тэгээд нөгөө цаг маань одоо чанартай сайн засдаг зорилгоо тавиад мэрэгжлийнхаа эзэн нь болоод тэр үед л одоо аав минь хэлжсэн мэрэгжлийн эзэн болно гэдэг чинь би хийх ёстой юм а бүрэн хийж ижил эзэн болдго юм байна гэдгийг ойлгоод л тэгээд тэр цагаас хойш чинь одоо альва хийж байгаа юмдаа чин сэтгэлээсээ хандаад
Одоо ер нь бүхэн болгосон болгоныгоо л одоо сэтгэлээсээ хийхийг тэгээд л миний хүү гिचээ зүтгэсээр яваад л өнөөдрийг хүрээд л байж байна да гэж чинь. Одоо яг цаг сургуулийн нөгөө засвар үйлчилгээ үзүүлэх дүүн өртгийн хувьд одоо энэ байдаг ямар байдаг юм? Үүн өртгийн хувьд миний хүү тэр зайг бол манайх 5,000-аас 20,000 төгрөгийн хооронд хийж үйлчилж байгаа. Тэр зайнууд маань миний хүү өөрөө ингээд нөгөө цагнаас нь шалтгаалаад үнэ нь өөрчлөгддөг. Ягаад тэгэхээр тэр цагнд ямар арзмаар энэ зай ер нь цаанаасаа ирэхдээ арзмаар болгоно өөр өөр үнэтэй ирдэг. Зайнууд угаасаа цаанаасаа ирэхдээ би ойлгохтой бол энэ нөгөө эргэлтэнд одоо бүх ингээд цаг задлаад үзэхэд тэр 10 цагны бараг 8 ижилхэн арзмаар ороод эргэлт хурдантай зай нь арай хамтхан ирээд эргэлт удаантай нь арай үнэтэй ирдэг юм болов гэж би өөрөө боддгийн шүү дээ чинь. Энэ зайнуудаа харж байхад амьдралын туршлагаас л харж байхад тэрнээсээ хамаарад энэ зайнууд өөр өөр үнэтэй байдаг. Тэгээд манай энэ швейцар зайнууд бол 2 жилийн баталгаатай сайн зайнууд байдаг. Тэр та ярихад цаг угаана гэж ярьсан шүү дээ. Тэр нь одоо ямар цагийг тэгж угаах? Цаг угаана гэдэг чинь мэд одоо механик цаг бол одоо тодорхой хэмжээнд ер нь аливаа цаг чинь нэг машин ч гэсэн одоо ингээд тос маслын сольдог үсттэй. Тэрэн шигийн цаг ч гэсэн мэд тодорхой хэдэн жил яваад тэгээд одоо бохирдоод угаагдах шаардлагатай болоод ирдэг. Энэ зайгаар явдаг цагч байсан гэсэн гарын хөдөлгөөнөөр явдаг механик автомат цагч байсан гэсэн аль нь ч байсан гэсэн ер нь бол тодорхой хугацааны дараа угаагддаг. Одоо ингээд зай хийгээд өгөхөр хэсэг байжгаад одоо түрүүний тэр нэг угаагдсан цагч минь нөхөө явахгүй зогсоод байна эн чинь ирдэг байхгүй юу. Тэгээ зайг нь хэмжиж үзэхээр зай маань чанартай сайн зай хийчихсэн зүгээр байдаг. Тэгээд цаг нь гацаад зогсоод ахаар цагийн задлаад угаагаад бүх хэд ингээ нэг бүрчлэн задлаа. Шинээр цаг угсрах гэж байгаа юм шиг тэгж үйлчлэгээ хийдэг шүү дээ мэдээ. Тэгээд бүгдийг нэг бүрчлэн задлж угаагаад тохируулаад эцэнд нь өгөндөө. Наад таны одоо энэ хэрэгжилж байгаа энэ хэрэгслүүд аягсан анхаарал сонирхолтой байна л да. Одоо багж хэрэгслүүд нь цаг засахад ямар багж хэрэгслийг яаж хийх юм гэдэг. Тийм багжнууд ч миний хөөхөн янз янз толгоон дээр зооцсон байгаа цагаан ч бол яа. Энэ чинь миний хөө дуран тий. Тэгээ их чинь ойр зуурын бүр нарийн юм хийхээрээ л энийг голдуу хэрэглээд байгаа биз. Тий. Тий. Тэгээ дэрийг нөгөө томруулдаг 5%-аар томруулдаг шилзүүдэг чинь. Энд чинь бүр ууг нь бол бүр залуу байхдаа бид нар бас бүр хэрэглэхгүй байгаад байдаг байсан. Тэгэхээр бас буруу юм байлээ. Нөгөө багш нар маань бид нарыг нүдэ хамгаалж байнга зүүгээд загнадаг байсан шүү дээ бүр. Тэгэхээр уг нь чухал хэрэгтэй нүдэ хамгаалаад одоо их чинь нөгөө нэг сайхан нүдний хараа маань их сайн байсан. Одоо бол бас нас яваад ойрын хараа маань муудаад, холынх маань ч муудаад олон жил шагааж байгаа болохоор бас мууддаг юм байна. Тэгээд энэ багжнуудаа минь өөр өөрийн зориулалттай цагны багж чинь одоо чи жишээ нь алхахын хэвлэл харалтаа хөөрхөн багаз ийм хөөрхөн жижигхэн хүмүүс ирээд хөө ямар хөөрхөн алах вэ гэж тэгдэг штэ. Тэгээ одоо болт тайлдаг юм. Тий, автиркнууд байна. Тий. Энэ бол швейцар автирк. Манай хүүхд надад энэ Гэршон гэж цагны үйлдвэрийн автирк өгч явсан. Охин маань өөрөө нөгөө мэрэгчлэр тэнд ажилладаг болохоор хөөрхөн энэ хэрэгтэй. Бүр ажиллаж байгаа юу одоо тэгээд. Тий, тэр чинь нөгөө тэр охины маань хувьд бол ороогоор сураад өдрөөр нь ажилладаг. Цагаа засдаг гэсэн үг. Цагны үйлдвэрт ажиллаад. Хүү маань бол ерөөсөө зүгээр шууд сургуулаа төгсөөл тэгээд нөгөө дэд боловсрал тэр мэрэгчлийн сургуульд нь ороод тэгээд тэр маань бол яадаг гэсэн үг мэд. Зайг бол ингээд шалгаад үздэг. Тэнд одоо юу гарч ирэх шалгаж байна. Тий. Энэ дуусаагүй байна мэд. Тий. Одоо л эн чинь нөгөө жинхэнэ зайн зүгээр байгаа мөртөө явахгүй байгаа цагийг ч л одоо угаах хэрэгтэй шүү дээ минийхөө. Тий. Ингээд зайн зүгээр байгаа мөртөө явахгүй. Энэ цаг бол ер нь одоо бол мэдээ их чинь зайг нь хэмжиж аваад суглаад үзээд буцаагаад хийхээр бол явж гин тийм ээ. Тэгвэл тодорхой хугацааны дараа чи өөрөө зогсоод байгаа гэж мэдээд байгаа учраас угаалгах хэрэгтэй юм дээ. Хэрвээ тэгээ угаалгана гэвэл үлдээгээд явна. 3 хоноод 19-нд гарна их чинь нэг 3 өнжөд 19 цохол бэлэн болно. Танай үйлчлэгээний гавьяд ажилтан боллоо гэдгээр сонсоод хизээ яаж сонсч ирсэн бэ? Гэхдээ ер нь бол энэ манайх нөгөө үйлдвэрлэлийн хоршоолын төв холбооны 100 жилийн хоршоолагчдын 90 жилийн болсон. Энэ жил бол тохиож байгаа нь сая өнгөрсөн он. Тэгээд нэг хэдэн хүн тодорхойлсон. Гэдэл дуулдчихлээсэн тэгээд одоо за тэрний олгогддог чаачлал гэсэн шиг бодчихсон ш. Тэгтээ манайхан цуваад аваад байсан байхгүй юу? Нөгөө тодорхойлсон улсууд маань. Тэгэхээр нь бас юу ч юм бол доо гэсэн шиг бодчихсон.
Тэгсэн харин 1 сарын 26-нд илүү уц эндээ бас сууж ирсэн чинь ажил дээрээ. Уц дуурсан чинь харин та Самбуугийн оюун чимэг мөн үү Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан залгаар шагнагдсан байна. Тэдний өдөр ирээд шинжилгээгээ өгөөд ордон ерөнхийлөгч цусаар чагналаа авах хэрэгтэй гэж зарласан. Тэгтэл их чинь за ямар ч байсан гэсэн 50 жил хөдөлмөрсөн хөдөлмөрийн маань үнэлүүлээ төр засаг маань намайг үнэлжээ гэд их баярлсан. Тэгээд аав минь намайг энэ мэрэгжлийн эзэн болоорой гэж хэлжсэн. Одоо л түрмэн намайг энэ мэрэгжлийн эзэн болжээ гэдгийг үнэлэхэндээ үнэлжтэй гэж л баярлсан шүү дээ гэж нь. Ер нь цаг засварын үйлчилгээ Монголд одоо энэ цаашдаа ер нь яаж явах хэрэгтэй юм болоо гэж би бодлоо таны хувьд үзэх бодож байна. Энэ цаг засваргийн үйлчилгээ минийхүү ер нь бол одоо цаг бол минийхүү энэ цаг хугацаа хизээч энэ үйлчилгээ байхгүй болж тасарна гэж бол байхгүй. Тэгэхээр цаг засварын үйлчилгээ байнга одоо оршин тогтно гэсэн үг. Тэгээд минийхүү энэ үйлчилгээг таслахгүй байхын тулд одоо манайхан чинь тий ер нь бол улс бодлогоо гаргаад хуучин дээр үед бол одоо нөгөө техник мэргэжлийн сургуураар бэлддэг байсан. Зөвхөн тэгтээ цаг засварчны анги Монголд ерөөсөй байгаагүй мэд. Цаг засварчны анги гэж бол гадаадд л сургаж байсан. 5 удаа гадаадд сургасан. Тэгээд одоогийн байдлаар бидний бодож байгаагаар бол яг Монгол улсдаа нэг хэдэн хүн бэлдээд ингээд өгөх юм бол үе тэгээд цаашаагаа дамжаад бэлдээд явах тийм л зарчмаар явах байх л гэж бодож штэ. Энэ зах зээлийн нийгэмч минийхүү өөрөө өөрснөө л ажлын байраа бий болгож тэр тусмаа ахуй үйлчилгээнийхэн ч одоо тэгэл энэ мэрэгжлийн бас нэг эндээ насаараа зүтгэсэн хүн чинь эндээ хайртай штэ тийм ээ. Их чинь бол одоо энэ мэрэгжлийг эзэмшснээр өөрөө маш их бахархдаг. Энэ мэрэгжил эзэмшсэн буянтай айлын хаалга төшөөд өдий зэрэгтэй явж байгаадаа бүр их баяртай байдаг. Тэгэхээр бид нар чи энийг бас нэг таслахгүй тул одоо тэгэл үеэр нь би нэг хэсгийг бэлдээд өгөхөр дараагийн үе маань ингээд бэлдээд өгөх байгаад тэгээд нэг тасралтгүй үргэлжлэх байхаа л гэсэн найдвартай байгаа даа минийхөө. За танд ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Үйлчлүүлэгчтэй хандж хэлэх үг байв. За тэгээд үйлчлүүлэгчид маань цаг засварыг засуулах гэж явахдаа аль болох болж игэл мэрэгжлийн хүнд хандж байгаарай. Тий тэгээд цагаан зүүж байгаа цагаа өөрөө хайрлаж сайхан цаг зүүгээд олон түмэн маань Цагчаад бас хэрэглээс гадна гангараа гэж үздэг болсон биз дээ. тий бас нэр төрийн баталгаа байдаг шүү минийхөө. Даа ялангуяа эрэгтэй хүмүүс бол бүр маш их одоо хүмүүс ч гэсэн цагийг харж идэг тийм ээ. Бизнес хүнийг үл энэ юу ямар цагтай байна гэж харж идэг жишээ нь. Ярхан иргэн өсрөгчүүд энэ чинь. Тэгээд миний дөө ер нь бол өөртөө цаг зүүсэн хүн чинь бас нэг цагаан хараад хөө эн чинь тэд болж байгаа юм байна гэж зоригтой. Өнөөдөр чинь одоо өглөө гараа цагаа зүүхтэй. Би өнөөдөр чинь тийм юм ажил амжуулах ёстой шүү дээ гэж бодож идэг жишээний. Тийм учраас миний дөө ер нь хүн болгон цаг зүүгээд тэр цагаан зүү хараад дадал зуршлаа бий болгоод ингээд л ажиллавал сайхан да. Тэгээ зүүж байгаа цагаан одоо 7 хоногт ч юм уу 10 хоногт ч юм уу бохир болцсон байвал ядаж хуурай сайтгаар үрээд гадна талынх нь хэрт осыг арилгачдаг тийм ээ. Тэгээд электрон цагаа энэ тэнд нөгөө электрон юмтай хамт ойр тавихгүй байх хэрэгтэй бас механик цаг энтриг бол тэгвэл бас миний нөгөө утас наалдаад төрүүлж хоцордог болох жишээний ингээд өөрөө л өөрийнхөө юмд тайртай байх хэрэгтэй. Тэгээд цаг бол өөрөө үе дамжин өвлөгддөг бүтээгдэхүүн. Тийм. Одоо аав минь юм, өвөгийн минь юм энийг засаад өгөөч гэсэн хүмүүс маш олон байдаг шүү дээ. Тэгээд энэ хүмүүс нөгөө нэг юмны үн цэнийг бас тэр болгон ойлгохгүй л байна. Цаг өөрөө бол бусд одоо цагнууд юмнуудаас одоо жишээ нь утсыг жишээ нь одоо гар утас яг үнэ хэлэхэд үнэтэй 4-5 саяар гар утас аваад 2 жил үр хөвгт нь хэрэглээ тэгээд дараагийн загвар нь гараад ажилгүй болчихж штэ хэрэггүй. Тэгэхэд цагчин бол тэгдэггүй байхгүй юм нөхөө. Тэр цагчин бүр үе дамжигдан хэрэглэгддэг үн бүтээгдэхүүн 2 сая төгрөгөөр нэг сайхан цаг авцсан байхад тэр насан туршийн хэрэглээ швейцар цаг авцсан байж хахад тэгэхээр хүмүүс маань сонголтоо зөв хийж сайхан бүтээгдэхүүнийг зөв хэрэгэлж сураарай гэж л хүсье дээ. За баярлалаа хүүхдүүд.